За сайн байна манайхаа. Шинэ мэд. За унтахаас өмнө нэг бичлэг хийгээ оруулж гэж бодлоо. Энэ маань юу гэхээр Solana-тай холбоотой мэдээ байгаа. За ер нь бол Solana-гийн хамгийн том халим ер нь бол Solana экосистем нь өөрөө нэлээд жоохон хэцүү байдалд орж ийн гэсэн зүйл одоо мэдээ байгаа. За энэ талаар бүгдээрээ мэдцгээе. За Solana-гийн гарч ирэх мэдээ байгаа блог мэдээ дээр гарсан. Гарч нь болохоор Solid буюу одоо энэ одоо DEX маань DEX одоо ингээ гарч байгаа. За Solana одоо $22 центэд хүрүүл одоо халимны position маань liquidate болно гэсэн мэдээтэй байгаа. За энэ маань юу гэдэг талаар бүгд харцгаая. За энэ Solid гэдэг нь болохоор ерөнхийдөө бол DeFi ламан дээр бол нэлийн том одоо нэгт Solana экосистем дээр нэгт ордог одоо DEX байгаа. Төвлөрсөн бус санхүүгийн системтэй DEX байгаа. За ойролцоогоор $260 сая одоо TVL-тэй тий total value locked-тэй. За энэ маань юу болж ин гэхээр за энд нэг халим байсан байна л да. Нэг халим яаж ин гэхээр энэ халим нэг positionтэй тий одоо Solid дээр байгаа нэг position байгаа. Тэр position болохоор ойролцоогоор ингээд 500 сая 700 мянган Solana-тай. Одоо энэ халим маань 5 сая 700 мянган Solana-тай яг одоогийн ханшаараа ойролцоогоор нэг $170 сая юм уу? Тэ $170 сая болж байгаа. За тэгээ энэ халим маань яасан гэхээр энэ 5 сая 700 Solana-г аваачаад энэ Solana гэдэг газар төгжингуудаа одоо юу гэдэг стейк ч юм уу юу гэдэг зүгээр энд ингээл ээж хадгалуулангуудаа зөрүүлээд $108 сая stable coin-оор ингээд зээлээ явуулсан байгаа байхгүй. Зээлцэн. DeFi үйлчлэгч юм байгаа шүү дээ. Бид нэр юм стейклэнгуудаа тэр стейклсэн юмдаа зөрүүлж зээл авч болдог тий. Одоо тэрийг парцел зээл авах гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь яаж ингэ гэсэн чинь Solid-аас Solid одоо энэ DeFi үйлчлэгнээс бизээч одоо үйлчлүүлэгчдийнхаа мэдээлэл өгдөг байхгүй. Тэгсэн чинь эднээс яах ч аргагүй Solana дээр маш том одоо бас хямрал бас үүсэх боломжтой гэж үзээд тэгээд одоо энэ өөр хэрэглэгчийнхаа энэ халимны мэдээллийг гаргаж ирж байгаа шүү. За тэг бүгдээр уншицгаая. За тэгээд энд байгаа одоо энэ халимны хадгалуулсан мөнгө маань тэгээ энэ хадгалуулсан мөнгө маань ойролцоогоор болохоор энэ Solana pool гэж ярьдэн шүү дээ. Тэр пуулийн одоо ер нь 95%, Solana-гийн 95%, зээлж авсан энэ одоо мөнгө нь болохоор нэгд одоо энэ дээр байгаа stable coin-ийн 86%-нд хүрнэ гэсэн байна. За окей. Тэгээ ойролцоогоор энд байна. 5 сая 700 Solana, 5 сая 700 мянган Solana-г ингээд хадгалуулсан. За тэрний ойролцоогоор нэг одоогийн $29 одоо ч $32 болсон нэг ойролцоо хэд болох юм. За нэг 178 сая болно. За. Тэгээд энэ яаж ингэ гэхээр энэ хамгийн гол нь энэ ингээд Solana-гийн үн $22 27 цент хүрвэл энэ бүх одоо 5 сая 700 мянган энэ Solana бүгд зарагдана гэсэн үг байхгүй юу? Автоматар зарагдана гэсэн үг. Подуудаар дамжуулаад. Шууд ингээд яагаад гэвэл liquidate болно гэдэг нь бидний ингээд арилжааны эсрэг орж ирнэ гэсэн үг шүү дээ. Эсрэгээр орж ирнэ гэсэн. Одоо бид нар авсан байсан бол буцаагаад зархаар гарна гэсэн үг шүү дээ. Тэгж liquidate болно тий. За тэгээ нэг сонирхолтой. За өөр байлаа. За тэгээ энэ одоо ингээд Solid гэдэг нь энэ одоо юу DeFi маань болохоор одоо энэ шиг одоо аюулыг хэрвээ энэ халимны position маань ингээд liquidate болвол тэрний дараагийн үр дүн тэр одоо зүйлийг бид нар бол ерөөсөө одоо яаж чадахгүй таамаглаж чадахгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр 5 сая 700 мянган Solana маань зах зээлд гараад зарагдана гэхээр бас өөрөө маш том ингээд одоо sell pressure буюу одоо ингээд зарах одоо юу орчин гэсэн үг. Дарамт орчин гэсэн үг. Маш олон хүмүүс зарна гэсэн үг. Маш олон хүн яг тэгэхээр маш олон тийм хэмжээгээр зарагдана гэсэн үг. За тэгээд энэ зүйлээр болохоор хамгийн муу одоо сценариог одоо бэлтгэхийн төлөө энийг ингээд одоо бусдад нээлттэй болголоо гэж. За энэ сонирхолтой энэ чинь цонсон биш ээ. Одоо liquidate болвол шүү дээ. OTC market буюу одоо OTC буюу одоо юу шүү дээ. Одоо маркетаас гаднах юу гэх юм? Market гэх юм уу? OTC гэж одоо яг монголоор юу гэдгийг сайлж мэдгүй нэ OTC market гэж байдаг. За OTC market болон OTC market энэ саяны 5 сая 700 мянган Solana маань зарагдан. За тэгээ мөн DEX-ээр зарагдан. За тэгээ DEX болохоор яадаг вэ гэхээр подуудаар шууд ингээл автоматар зарагддаг гинэ. Шууд зарагддаг автоматар. Энэ подууд зүгээр гарч ирэл окей энэ
юу болж байна? Liquidate болчлоо, зараа liquidate болчлоо, зараад ингээл шууд явчихдаг гэж байгаа байхгүй. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр хэрвээ ингээд 5,700,000 Solana ингээд liquidate болчлоо. Тэгвэл нөгөө доор байгаа бас зөндөө олон хүмүүсийн бас liquidate price байгаа штэ тэр доор 21 дээр ч юм уу 27 молоо дээр ч юм уу. Тэр liquidate price маань бүр ингээд нөгөө нэг уулын уруугаас нэг цасан бөмбөг унахаар ингээд цасан одоо бөмбөг цасан бөмбөг хийгээд ингээд уруудахаар тэр нь томроо явчихдаг. Тэр шиг ингээд тэр 5,700 liquidate болонгууд ихэд доотлолт нь ингээд өөр хүмүүсийн liquidate price нь ингээд давхар яваад явахад ингээд бүр амар том бас хямрал бас болох боломжтой Solana системийн хувьд. Окей. За. Окей. Тэгсэн чинь одоо энэ ингээд яаж ингэж энд ингээд юуцсан анхааралгүй биднэрт төгчөж байгаа. Зах зээлийг биднэрт төгчөж байгаа. Ийм нэг халин байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ яаж ингэж тэгэхээр халин маань өөрөө энийг өрөөс тоохгүй гэж байгаа байхгүй. Яагаад? Alidin 108 сая долларыг зээлээ явуулсан. Тийм багс боломжтой. Тэгээ зээлээ явуулсан. Тэгээд юусоо энэ одоо анхааруулга өгөхөөр энийгээс тоохгүй байна гэсэн мэдээсэн. За энэ өөрөө юу яаж ингэ тэгэхээр энэ болохоор уг нь Solend гэдэг энэ газар маань одоо DEX гэдэг маань 3 дахь этгээд байхгүй. Тийм одоо decentralized буюу одоо ингэ төвлөрсөн бос. Хинч тэрийг контролдож чадахгүй тийм зүйл шүү дээ DEX гэдэг маань. Тэгсэн чинь энэ Solend нь яаж ингэ гэхээр бид нэр одоо DEX гэдэг зүйлээ орхиод бид нэр энэ wallet-ыг энэ халимны wallet-ыг бид нэр хариуцнаа. Бид нэр халимны wallet-ыг хариуцуулж арга алгаа. Та нар энийг санал нийлж гин үү гэд одоо юу яаж санал авч байгаа шүү, vote авч байгаа. Тэгээ манайхаа энийг vote ороод өгөөрэй. За окей. Энийгээс уншчихъя. Окей. Тэгээ яг ч харахгүй л дэс ингээд үнэхээр $22 одоо 5 гарч байгаа шүү дээ. Биткойн чи 18 руу орж байгаа. Арис одоо жоохон 500 байна тий. Тэгээд маш олон хүмүүс 13 14 руу харж байгаа биткойн. За үнэхээр яваад тэрвэл те. Үнэхээр доошо ороод ирвэл Solana маань хэд болох вэ? Тэгэд үнэхээр Solana $22 руу ороод ирвэл энэ liquidity болоод бүр доошо Solana бүр мэдгүй $10 ч бас хүрэх боломжтой шүү дээ. Тэрийг бол хэн ч мэдэхгүй. За тэгээд энэ дээр сонирхолтой зүйл нь юу байлаа? За энэ ингэж байгаа байхгүй юу? Solend гэдэг маань одоо энэ халимд ингээд юу яа энэ аюулыг одоо та багасхыг шаардсан боловч зүгээр л одоо энэ халим маань болохоор зүгээр л liquidity price буюу liquid price-ийг зүгээр л хүлээж байгаа юм шиг одоо тийм одоо пандан юу гэдэг одоо тааварлагдсан тэгж одоо бодогдсон гэж байгаа байхгүй Solend-д. За тэгээд Solend нь болохоор бид нар болохоор энэ нөхцөл байдалд юу ч хийж чадахгүй. Юу ч хийхгүй байж чадахгүй. Тийм учраас бид нэр энэ одоо юу гэдэг дансыг тэгээ энэ дансыг идэрхлэхээр юу хийх гэдэг ингээд тэгэхээр одоо нэг OTC market дээр зарна гэж байгаа байхгүй. OTC market дээр зарна. Тэгтээ off-chain дээр зарна гэж байна. За инхээр бас нөгөө нэг зах зээл бас нөгөө нэг учрах аюул нь бас бага байж болох юм. За би тэрийг бол сайн мэдэхгүй байна. Off-chain дээр зарна гэх тэгэхээр 이루어지도록 하겠습니다. 자, ямар ч нэг иймэрхүү зүйл байгаа. Тэгээд энэ маань юу хүнд чинь гэхээр бидний нөгөө DEX гэдэг байдаг яриад байдаг. Хинт ч ерөөс DEX-ийг оролдохгүй. Хинч одоо нөгөө нэг миний мэдээллийг мэдэх боломжгүй юм нөхцөл байдлыг энэ Solend гэдэг маань өөрөө маш томоор зөвчөж өчөж байгаа байхгүй яа. Аргагүй нөгөө Solana-гийн экосистем үнэхээр унахаар бол бас хэцүү. Тэмэх нөхцөл байдал үүсэж байна. Окей. Тэгээд энд бол яалчгүй нөгөө нэг дундын DEX гэдэг маань дундын 3 дахь этгээд байхгүй зүйл дээр 3 дахь этгээд гэдэг зүйл байхгүй төвлөрсөн бус системийг ер нь бол ингэ зөрчиж байгаа. Solend маань ингэ зөрчиж байна гэж харагдаж байна. Окей, нэг иймэрхүү Solana дээр иймэрхүү байна. За тэгэхэд миний юугаар бол миний техник шинжилгээгээр бол энд одоо өмнөх энд нэг юу вэ штэ. Энд нэлийн олон шал таацд болцсон. Энэ төвшин бас хүрэх боломжтой Solana маань. Ингээл $22.67 шүү дээ. Тэгэхээр ингээд уналтын сувг явж байгаа. Тэ? Уналтын суваа ингээд доошо бас ингээд ороод ирэх бүрэн боломжтой. Тийм учраас магадгүй $22 хүрээдрүүл энэс доошо ер нь бол нэлийн унж бас унах бүрэн боломжтой гэдгийг анхаараарай. Тэгээд Solana-гаас тэгээд үнэхээр тэр үед нь бас боломжтой бас тий. Тэгэхээр $22 хүрлээ гэсэн чинь бүр ингээл амар зүүдтаал ингээл
орол $10 хүрчих юм мэдлээ. Тэр үед нэгээс авдаг л байх үе л гэж харж байна. За тийм ээ, Solana-д холбогдолтой мэдээлэл бол юм. За тэгээд ганц энэ мэдээлэлүүд нь юу вэ гэхээр Elon Musk маань Dogecoin-ыг өргөжлүүлэн одоо хөдөлж байгаа гэдэг өөрийнхөө бодлыг хэлсэн байгаа. I will keep supporting Dogecoin гэдэг. Тэр нь бол Dogecoin-ыг нэлээд хөдөлж байгаа, supporтлж байгаа. За тэгээд дээр нь Bitcoin, Ethereum-ыг бас хөдөлж авч. DCA гэж ярьдэн штэ, dollar cost average гэдэг. Дундчилж авах гэдэг тиймэрхүү одоо зүйлээ хэлсэн байгаа шүү. Тийм ч ер нь бол томчууд нь хөдөлж эхлэх гэж байна уу даа гэж харж байна. За тэгээд нэг зүйл нь Tron Exchange шүү дээ. Та бүхний мэддэг Tron Exchange. Tron Exchange биш, Tron Chain маань бас нэлийн хөндлөлттэй байгаа. Яагаад вэ гэхээр нөгөө Tron-ы USDT маань өнөөдөр бас нэлийн унжлаа. 93 хүрсэн үү? Тэр 93 хүрээл авлаа. 93 цент. Нөгөө нэгийг харьцах нэг чинь маань унаал байна. Тэгэхээр stable coin магадгүй USDT ч гэсэн бас үнэхээр тэгээ иймэрхүү пегүүд алдагдаад тэрүүд бас USDT ч гэсэн бас пег алдагдах бүрэн боломжтой. Тийм учраас та бүхэн USDC эсвэл FTX дээр данс нэгээд USD зүгээр л доллараар нь байлгажуулах гэж хүн болов гэж харж байна. За тийм байна. Ер нь бол ингээд энэ бол ямар ч техник шинжилгээ биш. Ер нь бол зөвхөн мэдээнүүдээр та бүхэндээ нэг мэдээлэл өгье л гэж бодлоо. Тиймэрхүү зүйл байна шүү. Тэгээд энд нэг том DeFi гэдэг төсөл маань өөрөө том зүйлийг зөрчиж байгаа харагдаж байна. За энэ Elon Musk-ын твит гээ тэ. Окей, тийм ээ. За тэг өнөөдрийн бичлэгийг өндөрлөе. За тэг бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Тэг өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Шинэ 7 хоног эхэлж байгаа. Шинэ 7 хоногороо тэгээд шинэ 7 хоногийн амжилттай эхлүүлээрэй гэж хэлье. Тэгээ нэр өчтөрийн арилжаа маань бас нэлээд дайггүй явцсан байгаа шүү, guys. Өчтөрийн бичлэгээр оруулсан арилжаа маань нэлээд бага цаг арилжаасан тий. За энэ одоо юуг хараад одоо энэ шортыг барьж аваад энд арилж байгаа хаасан л та. Тэгээ буцаагаад 18-аас 11-100-аас лонг хаагаад бариад тэгээ түр арилж байгаа ашгаа гарцсан. Одоо энэ жоохон харах байдалтай байна. Окей, тиймэрхүү байна. За баярлалаа. Guys баяртай.